Сайн байцгаана уу залуучуудаа. Өнөөдөр 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай market overview эхлэж байна. За 4-7 хоногийн турш залуучуудтайгаа market overview-гээрээ уулзаж чадсангүй. Уучлаарай. Тэгээд яг хоо бүтэн сая өдөр болохоор тэгээ гэр бүлийн өдөр гээд зарим өдөр ингээ ажилтаа байгаад ингээд ер нь нэг юм боломж таарахгүй гадсан юм аа. За өнөөдрийн market overview-гээрээ хэдүүлээ хэд хэдэн чухал зүйлсийн талаар ярина. За тэрнээс өмнө зарын чанартай зүйл. За манай MOT Forex Монголд анх удаа бүхэл бүтэн 100 сая төгрөгийн шагналын сантай лайв арилжааны тэмцээн явуулах гэж байгаа. За бүртгэл энэ 7 хоногт хийгдээд 6 сарын 2-ны өдөр илүү хаагдана. Тийм 6 сарын 2-ны өдөр хүртэл бүртгэл явагдаад. За тэгээ 6 сарын 3-ны өдөр зах зээл нээгдэхээр хүмүүс арилжаагаа хийж эхлэж болно. Тэгээд энэ live trading competition ямар учиртай юм бэ гэхээр ерөөсөө л бүх хүмүүс өөрсдөө Motforex дээр дансаа нээх, данстай байх хэрэгтэй. Тэгээд competition гэдэг одоо дансыг бол нээх хэрэгтэй. За тэгээд тэр дансыг одоо ийшээ ороотой тэмцээний энэ дансыг нээхийн тэгээд $100-оор цэнэглээд за тэгээд энэ $100-оо одоо дансаа хамгийн их өсгсөн, хамгийн өндөр ашигтай арилжсан хүмүүс сарын дараа тодроод за тэгээд нэгдүгээр байр бол 50 сая төгрөг, хоёрдугаараар 25 сая төгрөг, гуравдугаараар 10 сая төгрөг хэмжлэн ингээд байрыг эзлэх юм аа. За тэгээд тэмцээний удирдамж болон дүрм журамтай та нар MOT Forex вебсайт дээр ороод танилцаарай. Тэгээд энэ бол юу гэдэг Монголын одоо Forex зах зээлийг бас нэг арай өөр төвшөнд аваачих гэсэн одоо бидний хүсэл эрмэлзэл өмнө нь бол юу гэдэг демо тэмцээн гэж нэг $1000 шагналын сангаас бол хэтэрдэггүй байсан бол энийг нэг арай өөр төвшөнд аваачих гэж хүссэн юм аа. Тэгээ залуучууд манаас идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. За дүн шинжилгээ рүүгээ буцаад оръё. За энэ 7 хоног алт болвол бас үнэхээр гайхам хөдөлгөөнүүдийг хийсэн. За биткойн, за индексүүд, доллар индекс гэдэг нөгөө ярддаг хитэн зүйлсээ бол хэдүүлээ ярилцах болно. За хамгийн нэгдүгээр алтны дүн шинжилгээ. За алт бол өнгөрсөн 7 хоногт нэлээд хүчтэй өсөөд гараад ирсэн. За яагаад өссөн бэ гэхээр өнгөрсөн 7 хоногийн CPI мэдээ бол эерэг гарсан. 3.5% хүлээлттэй байсан бол 3.4% гарч ингээд CPI бага тоотой гарснаар доллар индекс унаж алтны ханшуул хүчтэй өсөж байсан. Гэтэл энэ 7 хоногт буцаад унаад ороод ирсэн. Яагаад унаж орж ирсэн бэ гэхээр өнгөрсөн бас сая 3 дахь өдөр Төв банк уулзалтынхаа хураангуй гаргаж тавихдаа инфляц илүү өндөр байгаадаа санаа зовоогоод байна. Хэрвээ инфляц буурахгүй байх юм бол Төв банк бүр илүү одоо нөгөө tightening хийх буюу бодлогын хүүгээ бүр өсгөхөд бэлэнгээд аваа ийц. Тэгэхээр хэдүүлээ бодоод үзээ л дээ. Өнгөрсөн одоо жилдээ 23 оны 10 сараас эхлээд хөрөнгөний зах зээл за алт гээл бүгд бол өсөөд их хүчтэй өсөө гараад ирсэн. Яагаад гэсэн бэ гэхээр 2024 онд бодлогын хүүг 6-6 удаа багасгана гэж одоо гордож исэн. Тэр найдлага бол одоо бараг байхгүй болж байгаа. Бараг нэг удаа хасах нь уу яах нь уу гэдэг л ийм байдал руу шилжиж байгаа. Гэтэл алт бол ингээ $2450 руу дахин хүрсэн. За тэгээд эндээс бол унсан байдалтай. Тэгэхээр би хувьдаа одоо ингээд алтны энэ price action-ыг харахаар за ямар ч байсан одоо энэ 6 сарын ихээр CPI биш 6 сарын ихээр non-farm payroll мэдээ гарах хэрэгтэй тийм ээ. За тэр non-farm payroll мэдээ хүртэл бол уналт үргэлжлээд явах байх гэж харж байна. Ягаад тэгэхээр сайн мэдээ аль хэдийнэ гарчсан, ханшид нөлөөлчихсөн. Тэрний дараачаас Төв банкны зүгээс бол нэгс муу мэдээг биднэрт хүргэсэн. За тэгээд тэр муу мэдээний эффект дөнгөж орж ирээд ингээд уналт бол үргэлжлээд явах шинж чанартай байна гэж харж байна. За өмнө нь алт өмнөх хаийг дээшээ нэг эвдснийхаа дараа бол иймэрхүү уналтуудыг бол хийж исэн. Тэгэхээр энэ уналт бол доороо ээж нэг 2-7 хоног бол үргэлжлээд байдаг. Тэгэхээр энэ бол дөнгөж эхний 7 хоногийн уналт байсан. Магадгүй жоохон pullback consolidation авчаа дахиад доошоо унахыг бол үгүйсэхгүй. За техник дүр зураглалыг бол хэдүүлээ харъя. За 4 цагийн график дээр тавьж харахад бол энд юу болсон бэ гэхээр яг 5 одоо wave хөдөлгөөн яваад дууссан байгаа. Эхний wave correction, хоёрдугаар wave correction,
За ингээд 5 дугаар wave гээд 1 2 3 4 5 wave яваад за тэгээд эндээс бол consolidation явж байгаад за 2400 хавцаагаас 2390 эдээс бол Төв банк нөгөө уулзалтын хураангуйгаа бол танилцуулсан. Тэгэхэд ханш бол хүчтэй унаж эхэлсэн. За тэгэхээр энд бол ийм counter trend line гэхүү эсвэл бас энийг одоо ийм паттерн гэхүү те энийг бол ямар ч байсан доошоо задлаад ороод ирсэн. Тэгэхээр энэ задлаад ороод ирсэн учраас энэ хөдөлгөөний эхлэл цэг хүртэл буюу за 2280 за хамгийн багтаа л хэд 2300 хүртэл унах боломж бол бүрэн дүүрэн харагдаад байгаа. За тэгээ price action-ыг харахад ч гэсэндээ ханш унсан буцаад жоохон pullback хийх гэтэл хүчтэй зарлалтууд ороод уналт орж ирсэн. За дахиад унсан, дахиад жоохон pullback хийгээд өссөё гэтэл дахиад хүчтэй зарлалтууд ороод ирсэн. За тэгээд ханшийн байдал бол за higher high хийгээд өсөлт явуулжсэн бол энэ higher high-ыг доошо эвдэж орж ирсэн тийм ээ. За энд бол нэгсэндээ эхний change of character буюу чиглэлийн өөрчлөлтийг бол 2400-өөс хийж эхлээд за яг break of structure буюу зах зээлийн зүй тогтол энэ өсөлтийн байдлыг бол 2370-аас доошо унж ирэхдээ бүрэн эвдсэн, уналт руу шилжүүлсэн. За тэгээ 2368 руу буцаж pullback хийчихэд уналт орж ирсэн байгаад байгаа. За тэгээд мөн өмнөх бас higher low төвшин болох 2330-ыг бол доошо эвдсэн, буцаж чек хийлээ. За тэгээ буцаад доошо унж байна. Ийм хөдөлгөөн явуулж байна. Тэгэхээр нэг цагийн график дээр тавиад харах юм бол юу гэж харагдаж байна вэ гэхээр за нэг хүчтэй шидэмгийн хөдөлгөөн pullback, хоёр дахь хүчтэй шидэмгийн хөдөлгөөн pullback, гурав дахь гэд ингээд дахиад энд нөгөө өсөлтийн 5 давлгаа явсан бол энэ доошо бас уналтын 5 давлгаа явахаар харагдаж байна. Окей. Тэгэхээр одоо дараагийн 7 хоногт зах зээл нээгдээд за энэ 2325-аас доош орж ирэх юм бол үргэлжлээд дахиад lower low хийгээд lower high хийгээд уналт үргэлжлээд явах нь ойлгомжтой болох юм баталгаа болно. Харин дээшээ энэ 2347-г эвдээд гараад ирэх юм бол бас богино цагийн ингээ higher high higher low хийгээд consolidation болчих магадaltaй учраас ерөнхийдөө confirmation цэг буюу яг баталгаа авах цэгийг бол та нар 2425-аас доош орж ирчиж lower low lower high үргэлжлээд уналт явах юм байна гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд өмнөх key level-үүдийг харахад ч гэсэн ер нь бол ханш нэг ингээд дээд цэгээс уналт ороод ирсэн бол 2300 бол явж ирснийг харж байгаа тийм ээ. За 2300 руу явсны дараа буцаад consolidation яваад дахиад 2280 руу унаад ерөнхийдөө нэг хэд хэдэн бас ингээд lower low хийгээд за тэгээ энэ нь өөрөө consolidation range руу ороод нэг юм bullish pattern болтол ерөнхийдөө бол юм уналтын дарамт бол үргэлжлээд явсан гэдгийг харж байгаа бах. Тэгээд яг энэ хөдөлгөөн pullback уналт яг энэ хөдөлгөөн pullback уналт хоёр адилхан харагдаад байгааг та нараас анзаарч хараарай. Окей. Тэгээ энэ хөдөлгөөнийг ч гэсэндээ хэмжээд үзэхэд за ингэж орж ирж шүү дээ тийм ээ. Ер нь бол 2300 руу бай шүү гэдгийг анхаарч хэрэгтэй алтан дээр. За мөн хэдүүлээ урт цагийн candlestick-үүдийг бас хараад үзье. За candlestick-үүдийг харах юм бол энэ яасан бүтэн bearish candlestick, дараачих нь мөн бүтэн bearish candlestick. За 5 дахь өдрийн candlestick дээшээ consolidation хийгээд зүү татаад за тэгээ энэ бол сул дорой байдлыг илтгэж байгаа тийм зарлалтууд ашиг байгааг илтгэж байгаа. За энэ үргэлжлээд явах боломжтой гэдэг ийм нөхцөл байдлыг бол бидэнд харуулж байна. За RSI хийгээд үзье. Нэг өдөр болон 7 хоногийн relative strength index-ийг харахад за нэг өдрийнх бол гайгүй 7 хоногийг харахад бол ерөнхийдөө нэг ийм
одоо бол ингээд bearish divergence үүсэж эхэлсэн байна. Тэгэхээр урт цаг дээр бол иймэрхүү divergence үүсэх нь бол ер нь уналт үргэлжлээд явахыг хүчтэй уналтууд бас ирэхийг бол илтгэж идэг гэдгийг та нар мэдэх бах. За 7 хоногийн график дээр энэ divergence үүссэн байна. Мөн бас нэг өдрийн график дээр энэ divergence бас адилхан байна. Тэгэхээр хараа нэг өдрийн графикийг харахад энэ bearish divergence бол энд үүсчихсэн байна. Энд higher high хийж яхад RSI маань lower high хийжсэн. Тэгэхээр энд бол ер нь уналт орох нэ гэдэг бас баталгааг авч болох дүр зураг харагдчихсан байна. За тэгээ одоо нэг өдрийн график дээр тавих юм бол RSI маань бол 50-аас доош ороод ирчихсэн. Тэгэхээр та нар ер нь ингээд өсөлт үргэлжлээд явхад RSI 50-аас дээш байжснийг хараа. Өмнө нь ч гэсэндээ тий. Энд хэдийгээр pullback явж исэн ч гэсэндээ энэ бол RSI 50-аас дээш байж. Тэгвэл одоо илүү нэг уналтын territory дотор ороод ирчихсэн байна гэж бас анзаарч харах хэрэгтэй. За тэгэхээр алт болвол нэлээд зарах сонирхол илүү тал руугаа. За дээрэс нь дээшээ pullback явах гэсэн боловч энэ маш сул дорой шууд заралт орж ирж байсан учраас үргэлжлээд унах магадлал өндөр байх нэ. Тэгэхээр хамгийн эхлээд бол 2300 гэдэг таргетыг харж байна. За дараагийн 7 хоногт ямар мэдээ гарах нь хэдүүлээ харъя. Next week 3 оттой. За дараагийн 5 дахь өдөр биш ээ, эн чинь бүр дараагийн 7 хоног болчихлоо. Энэ 7 хоногт юу гарах вэ гэхээр за энэ 7 хоногт бол нэгч тийм айхтар мэдээнүүд байхгүй юм байна. Тэгэхээр энэ 3 дахь өдөр яг 4 дахь өдөр юм байна. Монголын цагаар орой 8:30-аас GDP мэдээ гарна. Мэдээж GDP өндөр байх юм бол доллар булш. За мөн инфляц бас хүчтэй үргэлжлэх боломжтой гэдгийг илтгэхэд алт бол доош унах боломжтой. За тэгээд энэ Core PCE Price Index гэдгийг та нар маш сайн мэдэх бах те. Энэ бол Төв банк бол хамгийн одоо инфляцийг зөв тооцдог хэмжүүрээ гэж хэлээд байдаг. Тэгээ Core PCE Price Index нь сүүлийн 3 сарын турш ерөөсө 2.8% дээр тогтсон байна. Тэгэхээр энэ 2.8%-аас өндөр гараад ирэх юм бол ер нь их муу мэдээ болно. Нөгөө Төв банкны хэлээд байгаа инфляц буухгүй байна. Хэрвээ инфляц цаашид өсөөх юм бол бид нар бүр бодлогын хүүгээ өсгөх хэмжээнд шүрч магадгүй гэдгийг бол бүр илүү одоо зах зээл дээр айцыг авчираад энэ 5 дахь өдөр энэ мэдээ хэрвээ өндөр гарах юм бол алт бүр үргэлжлээд унаад явах доллар индекс хүчтэй өсөх юм магадлал руу орж ирнэ. А хэрвээ 2.8%-аас бага гарах юм бол сэргээрээ явчих магадaltaй. Тэгэхээр энэ юу гэж хэлээд байгаа гэхээр Core PCE Price Index is the less volatile measure of the PCE Price Index гэж шүү дээ. Тэгэхээр илүү одоо савлгаатай бус инфляцийн индекс энэ нь улирлын шинж чанартай одоо energy буюу те газрын тос, за газ, хий гэх мэтчлэн за мөн хоолны ханшийг бол оруулдаггүйгээр яг бас инфляцийг арай зөв тодорхойлдгоо гэж Төв банк бол хараад байдаг байх нь байна. Энэ бол 2.8% та байгаад байгаа. Дараагийн 5 дахь өдрийн мэдээ гарна. За 2.8%-аас илүү гарвал тун эвгүй гэсэн үг. Окей. За доллар индексийг харъя. За доллар индекс яаж харагдаж байгаа вэ гэхээр за ер нь энэ юм байна да. Нэг ийм өсөлтийн channel дотор ер нь бол явж байгаа гэж үзэж болно. Яг нь энийг хүмүүс ингэж зураад энэ тренд лайн эвдэлцсэн биш үү? Энэ доошо унах юм биш үү гэж асуух байх. Гэхдээ би яагаад энийг холбож зураад байна гэхээр энд их хүчтэй key level байгаа. Өмнө нь энэ доллар индекс маань яг энэ 104.60 гэдэг түвшин дээр хурж ирээд нэг удаа, хоёр дахь удаа бүр bounce хийхдээ higher high хийсэн те. Тэгэхээр энэ low болвол market structuring манай энэ өсөлтийн зүй тогтлын хамгийн зөв гол key point гэсэн. Хэрвээ ханш энийг доошоо эвдээд ороод ирэх юм бол за энэ lower low болоод
уналт үргэлжлээд явах боломжтой, lower high болоод уналт үргэлжлээд явах боломжтой гэж бид нар үзнэ. Тэгэхээр энэ эвдрээгүй байгаа тохиолдолд нэгсэндээ бид нар энийг оруулж зурна гэсэн үг. Тэгэхээр яах нь вэ? Энэ 104.60 гэдэг түвшийг эвдэрх юм бол тэртээ тэргүй энэ channel манаас эвдэрх нь биш үү те. Тэгэхээр энэ ийм ялгаатай байгаа гэдэг та нар манаас анзаарч хараарай. За доллар индекс бол ийм өсөлтийн channel дотор орсон байх нь байна. Гэхдээ энэ channel доошо эвдэрх юм бол ер нь эвгүй. Эвдрээгүй байгаа тохиолдолд бол энэ өсөлтөө үргэлжлээд бариад явчихна гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд бид нар мэдэн штэ урт хугацааны нэг ийм том bullish pattern-аас бол задлаад гараад ирсэн байгаа. Тийм ээ. За бүр илүү том зураг руу оруулаад харъя. За бүр илүү том зураглал энэ нэг өдрийн график дээр бас ороод ирж байна те. Тэгэхэд энд бас яаж юм? Өсөлтийн channel явж байна. Тэгэхээр доллар индекс энэс доошоо орж ирж эвдэхгүй л байх юм бол үргэлжлээд энэ channel дотроо яваад дээшээ higher high хийх боломжтой гэсэн үг. Окей. Тэгэхээр одоо энэ гарах core PCE price index дараагийн 7 хоногийн мэдээ. За тэгээд тэрний дараагийн 7 хоногт гарах non farm payroll мэдээ энэ айгуу чухал гэсэн үг. За тэгээд доллар индекс нэг ийм чухал key level орж ирэх нь байна. Энэ key level бол ер нь энэ 22 оны хавс 22 оны 11 сард доошоо эвдснээс хойш rejection болоод за тэгээд доллар индекс бол ер нь энэ 107 болон 102 энэ левелийн хооронд бол ер нь consolidate хийгээд явж байгаа гэсэн үг яг шийдвэр гаргахгүй. Энэ хооронд л ингээд үргэлжлээл бараг 2 жил болох ч шүү дээ. Жил хагас болж байна тийм ээ. Тэгэхээр ханш бол миний бодлоор энд higher low хийгээ явж байгаа юм үргэлжлээд higher high хийгээд энэ цэгийг илүү шалгахад бол илүү дуртай байх болов уу гэсэн юм үнцэг харагдаж байгаа. За тэгтээ яг мэдээж bear case-ийн хувьд бол одоо энэ нэг цагийн график дээр энэ ёроолт нь байгаа хэсэгтэр бас ийм channel үүсчихсэн явж штэ тэ. Энэ channel эвдэрх юм бол дахиад энэ ёроол руу channel-ын энэ ёроол руу шалгаж болно. За тэгээ энийг эвдэх юм бол ер нь үргэлжлээд уналтууд бол явах боломжтой гэж харах нь доллар индекс. Тэрнээс наан бол бид нар яг ямар нэгэн шийдвэр гаргахгүй. Ягаад тэгэхээр bullish market structure bullish байдал бол хэвэндээ явж байгаа. Окей. За тэгээ ялангуяа жижиг цагийн график дээр бол ийм bullish pattern-ыг бол дээшээ эвдчихсэн явж байгаа учраас бид нар аль болох явж байгаа тренд-эл дагаад яв. Биднэрт яг энэ ингээ reversal явлаа гэдэг ойлгомжтой байдлыг хизээ өгөх вэ гэхээр эхлээд бага цаг дээр бол энэ 104.60-ыг эвдэх юм бол за доош явна гэж үзнэ. Том цаг дээр бол энэ channel-ыг эвдэх юм бол за бүр цаашлаад 104 гэдэг энэ түвшинг доошо эвдчихэж за доллар индекс унахна гэж бид нэр дүгнэлт гаргах нь. Тэрнээс өмнө бол ямар ч байсан үргэлжлээд өсөлт байна гэж бид нар харна. Тэгэхээр доллар индекс бас үргэлжлээд өсөлт байгаа юм болвол алт ч гэсэндээ унах тэр магадлал нь илүү өндөр болж ирээд шүү дээ тийм ээ. За доллар индексийг ярьсан юм чинь хэдүүлээ шууд евро долларыг үргэлжлүүлээд хамааруулад ярьчих. За евро доллар бол бас их сонирхолтой зурагтай байгаад байгаа. 4 цагийн графикыг шилжүүлээд харъя. За энэ 4 цагийн графикыг шилжүүлээд харахад нэг ийм уналтын тренд лайныг бол дээшээ эвдсэн. Сонирхолтой байц. За тэгээд нэг ийм одоо том bullish pattern-ыг дээшээ эвдсэн юм шиг дүр зураг харагдаад байна. За тэгэнгүүтээ энд дахиад ийм bullish pattern хийж байгаа юм шиг дүр зураг харагдаж байна шүү дээ. Тэр нөгөө доллар индекс маань бас ингээ bullish харагдаад байдаг. Дээрээс нь евро доллароос bullish харагдаад байдаг. Гэт ингээ харахаар зах зээл ер нь жоох юм шийдвэр гаргаж чадахгүй л дүр зураг харагдаад байгаа биз. За тэгээд мэдээж доор бол
1.05 хавцаа бол маш сайн support base бол байгаа. За тэгээд дээр бол энэ бол ямар ч байсан lower high хийгээд байгаа. Lower high. За энд бас lower high хийсэн. Тэгэхээр евро доллар ямар үед одоо market structure дээшээ өсөлт рүү орж ирэх нь вэ гэхээр энэ 1.09 70 гэдэг түвшин рүү гарч ирсний дараа 1.09 60 эдийг эвдүүлтэй. Ингээд эвдэх юм бол за энд байсан нөгөө lower high чи, энд байсан lower high чи, энд байсан lower high үргэлжлээ явжсэн. Ядаж ихний lower high нь эвдэглээ тэгвэл дараачийн lower high-ыг дээшээ higher high болгоод явах магадлал, өсөх магадлал өндөр болж байна гэж харах нь байна. Тэрнээс наан болвол бид нар бас л уналтыг харнаа л гэсэн үг. Тэгэхээр энэ давж гарсны дараа бид нар одоо илүү өсөлтийг анзаарах болчиход байна шүү дээ, тий. Тэрнээс наан болвол зүгээр уналтаа үргэлжлүүлээд явнаа гэж мөн доллар индекстэй адилхан, тий. Тэгээд ч яг суур учир шалтгаан төв банкны хэлсэн зүйлийг бид нар үргэлжлүүлээд бодох юм бол доллар индекс өсөх магадлал өндөр байгаа. Тэгэхээр евро доллар энэ дээшээ гарч ирж эвдэртэл бид нар нэх айхтар өсөлт хараад бол хэрэггүй л гэсэн үг. За жижиг цагийн price action-ыг бас харах юм бол эндээс энэ түвшин рүү хурж ирээл зүү татаал доошоо bearish pattern гаргаж байгааг, candlestick гаргаж байгааг харж байгаа. Тэгэхээр миний бодлоор магадгүй дахиад евро доллар энэ 7 хоногийн эхэнд бол энэ доошоо орж ирэх болов уу гэж харж байна. 1.08 хавцаар орж ирээ. Тэгээд эндээс доошоо эслээ явах юм бол за энэ lower low хийгээд lower high хийгээд үргэлжлээд уналт явах нэ гэж бид нар харах нь. За үргэлжлээд GBP USD. За GBP USD-гийн хувьд бол илүү одоо паунд чангарсан байдалтай байсан. Яагаад тэгэхээр Английн инфляцийн тоо баримт өнгөрсөн 7 хоногт гарахдаа ер нь бол хүлээлтээс бол өндөр гарчихсан. Инфляц илүү өсөлттэй гарчихсан. Тэгэхээр GBP бол одоо юу гэдэг Английн төв банк бодлогын хүүгээ буулгахгүй за цаашид өсөх магадaltaй болчихж байгаа учраас паунд жоохон чангарсан гэж та нар ойлгохоор бусад паундын хослуудыг харахж гиснэ тийм ээ GBP JPY за GBP AUD долларыг харах юм бол та нар өсөлтийг олж харж болно. За GBP USD-гийн хувьд бол яг хав илүү хэрвээ доллар индекс чангарах юм бол GBP USD-г илүү өндөр дээрээс sell орох энэ боломжийг бол гаргаж өгч байна л гэсэн үг. Тэгээд 4 цагийн price action-ыг харах юм бол за энд бол нэлээд хүчтэй ийм эсэргүүцэл бол орж ирсэн байгаа биз тийм ээ. За тэгээд GBP USD энэ нэг яг одоо structure буюу тэ зүй тогтол одоо энэ зах зээлийн нөхцөл байдлаараа харах юм бол энэ 23 оны 11 сараас хойш тэ одоо хүртэл нэг энэ range дотор л ерөөс яваадсэн 28 30 за тэгээд доошоогоо 25 20 гээд энэ хоёр range-д явж байгаад дээшээ нэг задлж байгаа болж fake out хийнгүүтээ доошоо шууд эвдээд энэ range эвдээд гараад ирсэн тийм ээ. За тэгээ эвдчихэд дээшээ шууд өсөлт орж ирсэн. Окей. За энэ төвшнөөс энэ swing high-аас энэ swing low хүртэл бид нэр Fibonacci татаад үзэх юм бол яг одоо уналтанд бол энийг премиум төвшин гэж ярьдаг. Зарахад боломжтой хамгийн өндөр ханшаар зарах боломжтой юм нөхцөл байдлын цэгүүд рүү орж ирж байна гэж бид нар харна GBP USD. Тэгэхээр би илүү нөгөө евро доллароос илүүтэй GBP USD дээр шорт арилжаа харуул илүү өндөр магадaltaй болов уу гэж хараад байгаа. Доллар индексийг өснө гэж үзвэл шүү тийм ээ. Өснө гэж үзэж байгаа бол за мөн ийм bearish pattern ч гэсэндээ бас харагдаад байгаа. Цэвэрхэн bearish pattern ч гэсэн. За яг дээрээ ингээд 3 оройтой. За доороосоо мөн ялгаагүй ингээд татаад явчихна. За хэрвээ GBP USD яг одоо энэ миний таамаглалт дагуу энэ хавцаанаас уналт орж ирэх юм бол эхлээд эхний ээлжинд 1.26 60-ыг эвдэх хэрэгтэй. За тэгэх юм бол
нэгдүгээрт энэ bearish pattern маань задарна, хоёрдугаарт энэ ерөнхий энэ нэг rejection болоод байгаа нэг key level түвшин доошоо явна. За тэгэх юм бол дараагийн түвшин 1.25 27 хүртэл унана гэж үзсэн. За тэгээд энэ bearish pattern задарсан болвол bearish pattern-ы ёроол хүртэл явах магадлал 90% учраас дахиад доошоогоо 1.2350 руу унана гэж үзэх нэ. Тэгэхээр GBP USD дээр бол илүү цэвэрхэн шорт арилжаа харагдаад байгаа гэж та нар маань ойлгоорой. За тэгээд Австрали доллар, за Kiwi доллар дээр бол та нар маань өөрсдөө дүн шинжилгээгээ хийчихнэ үед. За GBP JPY-ийн хувьд USD JPY-тай адилхан ер нь бол их хүчтэй өссөн. За тэгээд энэ өсөлтийг бол одоо юу зогсоох, хизээ унахыг бол одоо ер нь хинч мэдэхгүй л ийм дүр зураглал харагдаж байгаа. Тэгээд long арилжаанд орё гэхээр хоцорчихсон, short арилжаанд орё гэхээр бас ийм айхтар өсөлтийн эсрэг одоо short арилжаанд орно гэдэг бол хэцүү. Тэгэхээр аль болох ер нь GBP JPY за тэгээд USD JPY-с бол хол байгаарай л гэж зөвлөд байна да. Тэгээд айгүй их хүмүүс бас USD JPY дээр short арилжаанд орж алдаад байлаа. Би USD JPY дээр таарт хэлсэн шүү дээ, тэ. Энэ өсөлтийн channel барьж байгаа. За энэ бол үргэлжлээд ч явсан байна тийм ээ. За энэ өсөлтийн channel доошоо задраагүй байгаа цагт энэ өсөлт дотор нь бол өсөлт үргэлжлээд явнаа. За тэгээд сүүлд ханш унаж ирэхэд энэ 153-аас энэ хавьяас те 153-аас long арилжаанд орсон гэдгийг хэлж ирсэн. Ханш өсөж байгаа дахиад унаж ирсэн. Гэхдээ дахиад буцаад өсөөд явсан. Тэгэхээр ер нь бол энэ хүчтэй өсөлтийн трендэд байхад бол уналт болгоныг илүү боломж гэж ашиглаад явж байх юм бол зөв байхаа гэж хараад байна. За мөн сая бол 156.75 дээр хай үүсгчээд тэгээд унчаад энд яасан байна. Дахиад higher low энд яасан байна. Higher low энд яасан байна. Higher low тийм ээ. Энэ higher low гэдэг энэ structure үргэлжлээд явж байгаа. Тэгэхээр энд байсан high эвдэд яасан энд higher high хийцэн байна шүү дээ тийм ээ. Тэгвэл одоо магадгүй энэ key level-ыг шалгана. За шалгахгүй бол тэгэл дахиад үргэлжлээл ингээл баг өснө гэсэн үг. Ингэж өсөж явсаар байгаа дахиад channel-ийн орой руу 161 рүү бол USD JPY-ыг ирнэ гэж үзэж байна. Тэгэхээр би бол бас дараа 7 хоногт харж агаад USD JPY дээр аятайхан long арилжаанд орох боломж харагдвал ер нь long арилжаанд нэмж ороод за би 153-аас орсон бол барьж байгаа шүү дээ. Нэмж ороод за тэгээд нэг 161 хавцаа ер нь ашигаа авд юм уу да гэж бодож байна. Өмнө нь та нарт бас энэ 152-оос эхлээд ер нь 160 хүртэл өссөн шүү гэдэг нэг 800 пипний арилжааг хэлж үчсэн. Тэгвэл одоо дахиад 153-аас дээшээ хэлсэн. За одоо дахиад нэг 157 хавцаанаас эхлээд ингээд ер нь бол нэг 161 хүртэл байна. Өсөлт бол харагдаж байна гэдгийг хэлээд байгаа шүү. Тэгээд бас энэ яагаад JPY-тай хослол өсөөд байна вэ гэхээр бас Японы төв банкны бодлого бол ерөнхийдөө йенийг хямдхан байлгах, йенийг үнгүүдүүлэх юм бодлого бариад байна л да. За USD JPY алт ярьсан. Хэдүүлээ ойлын талаар нэг ярьчих. Ойл яг их сонирхолтой харагдаад байгаа. Би ойлыг нэг ийм таамаг гаргасан. Энэ доошоо яваад нэг фейк аут болоод за тэгээд ойлын хувьд энэ key level дээрээ ер нь их consolidate хийж байна. Энэ нэг key level байгаа. Өмнө нь бас ойл за дээшээ сэтэлж гарч ирчээд буцаж ирээд энэ 78-аас 80 хоорондох key level гэж яриа да. За тэгээд буцаж ирээ шалгаад тэгтээ энд нэг их цэвэрхэн bullish pattern хийчээд за тэгээд эндээс бол дээшээ өсөлт үзүүлээд яваад гэсэн. За тэгээд дээшээгээ 95 хүртэл явсан байна тийм ээ. Тэгэхээр энэ бол 23 оны 8 сард ийм үйл явдал хийсэн байна. За тэгээд ханш буцаж хүчтэй унчаад дээшээ өсч 88 руу хурж ирчээд за тэгээд буцаад унаад гэхдээ унахдаа энэ нөгөө нэг key level дээр хурж ирээд ингээд 5 сарын 1-ээс хойш гэдэг чинь за нэг бүтэн сарын хугацаанд энд бол ер нь ингээд нэг consolidate хийсэн байдалтай байж байна. За тэгээ consolidate хийж байгаа л нэг дээшээ өсөөл буцаж доошоо унаал өмнөх low-ыг аваад дахиж өсөөл энэ хараад дээд ч гэсэндээ stop loss-ыг аваад доор ч гэсэндээ энэ доор
дахиж нэг stop loss аваад ингээл ер нь хоёр талд liquidity хамаал яваад байна. За тэгэхээр би бол энийг яаж харилцмаар байна вэ гэхээр за энэ ер нь бол 3 дахь удаага liquidity хамтсан хэрвээ өсөлт явъя гэх юм бол ер нь одоо энэ 79-ийг дээшээ эвдлээд гарч ирэх юм бол өсөлт ингээд үргэлжлээд явах байх. Тэгэхээр би бол 79-өөс дээшээ гарч ирэх үгүй юу л гэдгийг харах юм байна. Окей. 79-өөс дээшээ нэг гарч ирэх юм бол буцаж шалгахт нь long арилжаанд ороод за тэгээд энэ нь өмнөх хаягаа эвдээд higher high хийчих юм бол юу болох вэ гэхээр энд higher low үргэлжлээд өслөө higher high гэж за энэ ингээд өсөлтийн ер нь тренд руу орж ирнэ гэдэг ийм таамаглалын дагуу арилжах юм байна. Окей. Тэгэхээр 79-өөс дээш байвал ер нь long арилжаанд орвол зүгээр харагч байна. Тэгэхээр price action-ыг харж агаад болъё. За хэрвээ тэгээд long арилжаа амжилттай болох юм бол мэдээж дараагийн түвшин хүртэл 85 хүртэл нэг 500 пипний орон зай бол байна. За oil ярьсан. За хэдүүлээ одоо индекс хэвтийн талаар ярив. Индекс Nasdaq хамгийн дөрөнд. За Nasdaq бол солиотой өсөлт үзүүлсэн. Одоо нөгөө хэдүүлээ ярьжсэн шүү дээ. Төв банкны бодлогын хүүгийн өмнө хитрхи их одоо айдас зах зээл дээр орж ирээд тэгээд Nasdaq их хүчтэй унсан тийм ээ. Одоо бараг л эн чинь манай өмнөх market overview-гээр хэдүүлээ ярьжсэн. Бараг л энэ одоо зах зээл одоо сүрэх гээд байгаа юм шиг уналт орж ирээд байна. Тэгэхээр би юу гэж хэлчихсэн та нар санаж байгаа бах. Магадгүй sell the fear буюу айдас дээр нь зараад яг жинхэнэ мэдэн дээр нь buy the news. Одоо бид нар өмнө болохоор buy the rumor, sell the news гэдэг нь шүү дээ, тэ. Тэгвэл одоо болохоор sell the rumor, buy the news юм шүү гэж хэлжсэн. За тэгээд яг тэр хэлсэн таамаглалт дагуу бол хүчтэй өсөлт үзүүлээд гараад ирсэн. За бүр үргэлжлээд одоо бүр шинээр higher high хийгээд за ингээд 19,000 руу бол баг хурж иржээ. Энэ бол аимшигтай өсөлт үзүүлсэн. Тэгээд Nasdaq-ийн энэ өсөлтийн энэ байдлыг харах юм бол за эндээс эхлээл тэ 23 оны 1 сараас эхлээл өсөлт явсан. Өслөө консолидейт хийлээ. Өслөө консолидейт хийлээ. Өслөө консолидейт за мэдхгүй энэ юусоо нэг унаж аваад буцаал хүчтэй өсдөг, унаж аваад буцаал хүчтэй өсдөг нэг ийм дүр зураглыг л харуулад байна. За өнгөрсөн 7 хоногт ер нь технологийн компаниудын earnings-ууд бас эхэлсэн. За тэгээд Nvidia-гийн одоо ашиг орлого бол амар гарсан. Nasdaq-ыг бол ганцаараа баг бүтэн өсгсөн. За тэгээд 3 дахь өдөр гарчаад 4 дахь өдөр бол ингээ уналт орж ирсэн. Тэгээд жоохон урт цагаар нэг Nasdaq-ыг зурах гад үзье. Би одоо энэ Nasdaq дээр одоо юу холбож зурхаач баг мэдэхгүй сууж ин ингээл higher high хийгээл айхтар өсөлтүүд үргэлжлээд яваад байгаа учраас за ер нь нэг ийм л channel юм уу да. Өсөлтийн channel юм уу да гэж харагдчихээн. Тэгээд энэ хавьд нэг жоохон rejection авч байгаа. Тэгээд дахиад нэг уналт үзүүлж магадгүй юм байна. Тэгээд одоо гол нь бүх сайн мэдээ одоо гараад дуусчихин л да. Тэгэхээр эх 5 дахь өдөр Core PCE Price Index яах нь гэдгээс бол их зүйл шалтгааллах байх. Тэрнээс өмнө одоо яг үнэндээ бас арилжаа хийхэд бол хэцүү л дүр зураг харагдаж байна. Ийм амар өсөлттэй ерөөс. За хэрвээ яг зөвхөн трендэд дагаад арилжээ гэх юм бол энд key level байна шүү дээ. Шинээр all time high хийчээд өмнөх хаяа ирж шалгаагүй нэг юм төвшин байна. Энэ бол 18400. Тэгэхээр 18400 руу дараагийн 7 хоногт ямар нэгэн байдлаар унаад ороод ирэх юм бол эндээс харин long арилжаа хийхээр ирмэлцэж болж байна. Тэгэх юм бол за ер нь ихэвчлэн өмнөх хаяыг бол шалгахтаа жижиг цаг дээр double bottom хийж заавал ингэж нэг давхар шалгачаа тэгээд өсөлт бол явдаг. Тэгэхээр жижиг цаг дээр 4 цаг дээр юм уу 1 цаг дээр харж агаад хэрвээ double bottom хийх юм бол
long арилжаа нь бол орж болж байна. За энд ингээл хараа. Энд өмнөх high байсан. Хурж ирээд шалгачаад өсөө явцсан байна шүү дээ. Нэг цагийн график дээр тавиад үзье. За хэрв ханш одоо энэ 18,900 руу дахиад гараад ирэх юм бол дахиад одоо higher high хийгээл өсөлт үргэлжлээд явах нь дээ л гэж харж болж байна. Яг хөө тэгээд жижиг цагийн long арилжаас хийгээд явж болох юм. Одоо энэ нэг speed line-ыг үргэлжилж тест хийж явж байгаад нэг орой, хоёр орой, гурав дахь оройгоо дээшээ дахиад 19,100 руу хийх боломжтой дүр зураг харагдаж шүү дээ. Харин ханш энэ 18,000 одоо 870 гэх юм уу та тийм энэ төвшнөөс хитэрч чадахгүй зүү аваад дээшээ үржээр price action дахиад ингэдэг ч юм уу ийм double top-ийн хөдөлгөөн их юм бол харин short арилжаа бол харагдаж болж байна. Доошоогоо за 18,500 руу эргэж буцах. За бүр их гордох юм бол 18,400 руу өмнөх all time high шалгаж магадгүй юм дүр зураг бол яг харагдаж байна. За Dow Jones. За Dow Jones харин bearish байдал харагдаад байдаг их сонирхолтой байгаа шүү. Nasdaq нь айхтар өсөлт харагдаад байдаг. Dow Jones болохоор их л хүчтэй уналт харагдаад байна да. За Dow Jones-ийн хувьд US 30 тийм ээ. За энд 38,500 дээр нэг key level байгаа. За тэрнээс доош бол өмнөх low-д орж ирнэ. За ханш маань өсөлт үзүүлээд яваад дахиад шинээр all time high хийсэн. Тэрнээс хойш шууд унсан. За унсныхаа дараа higher low хийгээд явж исэн төвшнийг бол доошоо эвдээд ороод ирсэн. Тэгэхээр энд бол нэгсэндээ market structure доошоо эвдэрсэн гэсэн үг. За тэгчээд одоо ингээд bearish pattern үүсгэсэн. Эндээс доошоо гараад ирэх юм бол ингээд 38,500 руу явахаар дүр зураг гарч байна. Тэгэхээр та нар Dow Jones-ыг сайн ажиглаж байгаараа. Хэрвээ Dow Jones амар унаад идэг, гэтэл Nasdaq унаагүй байж байгаа юм бол магадгүй индексүүдийн уналтын одоо төрүүлж одоо хөдлөж илүү одоо уналтыг зааж өгч байгаа нь Dow Jones байж болох учраас Nasdaq дээр бас short арилжаа харж болно шүү. Тэгэхээр Dow Jones бас ямар хөдөлгөөн хийх нь гэдгийг сайхан анзаараарай. Хэрвээ Dow Jones энэ төвшнөөс дараагийн тоногт үргэлжлээд өсөлт үзүүлээд эхлэх юм бол харин Nasdaq бол үргэлжлээд өсөөд all time high дахиад хийгээд тэр 19,100 руу бол өсөлт үзүүлээд явнаа л гэж ойлгох хэрэгтэй. За market over-ийнхээ эцэст нь бол биткойны талаар ярья. За биткойн CPI мэдээнээс хойш их хүчтэй өссөн. За ер нь бол ханш их сайхан consolidation хийгээд энэ бүх өсөлтийн дараа нэлээд удаан хугацааны ингээд consolidation-ыг бол хийгээд за би танаст энэ 59,000 60,000 дээр нэг support байна л гэж хэлээдсэн те. Энэ support-ыг нэг доошоо орж ирээд хамтсан. Тэгэхээр бас нэг бодлон сэтгэл амарч юм шиг те. Доошоо орж ирж хамаад буцаж дээшээ өсөөд эргэж шалгахдаа энд higher low хийгээд за тэгээд эргээд market structure бол дээш нь эвдээд 66,000 одоо 600 дээшээ эвдэж гарч ирээд эргэж буцаад 66,500 бол шалгаад support авцсан. Тэгэхээр higher low дахиад higher low гэхээр ийшээ high эвдээд higher high хийгээд өсөлт үзүүлж магадгүй ийм дүр зураг харагдаж байна. 5 сар бол уг нь биткойны хувьд бол муу сар л гэдэг. Гэтэл энэ 5 сар бол тиймч муу сар ерөөсөө байсангүй. За тэгээд нэг сарын candle-ыг харах юм бол хараа өсөлт нэг сар consolidation за өсөлтийн candle гэдэг энэ бол хаагддаг баг чинь. Тэгэхээр дараа сарын candle дахиад өсөлт байх магадaltaй магадгүй 80,000 руу явах магадлалыг бол харуулж байна. Урд өмнөх бас ханшийн байдлыг ингээд харахад ч гэсэндээ
хурж ирээд all time high хийчихнэ, тий. Тэгэнгүүтээ ингээд аятайхан consolidation хийж хагаад дахиад all time high хийн. Consolidation хийн, дахиад all time high хийн. Consolidation дахиад all time high гэдэг иймэрхүү хөдөлгөөнүүдийг бол хийжсэн. Тэгэхээр за энд ч гэсэн дээ, тий. All time high хийлээ, consolidation хийлээ. Дахиад all time high. Тэгэхээр одоо энэ нэг биткойны ханшийг харахаар all time high хийцэн, тий. Consolidation хийж гин дахиад all time high хийгээд ямар ч байсан энэ өмнөх high буюу 73,000 эвдэх болов гэсэн дүр зураглал урт хугацааны чартн дээр бол харагдаж байна. За илүү жижиг цагийн график руу шилжүүлээд харах юм бол за яг уу энд болвол consolidation хийчихэд өсөж гарч ирээд унаад дахиад consolidation гэдэг дээшээ өсөөд энэ өмнөх хайг эвдсэн үнэн. А гэхдээ энэ fake out болоод доошоо унаад явцсан шүү дээ, тий. Тэгэхээр энэ төвшин бол их чухал байгаад байна. Ханш шинээр all time high хийж үргэлжлэн өсөхийн тулд 72,700 гэдэг төвшин дээшээ эвдэх хэрэгтэй. Тэгэж эвдэж чадах юм бол шинээр all time high гэдэг урт хугацаанд бол өсөлт үзүүлнэ. Урт хугацаанд ч байхдаа илүү том цаг дээр. За жижиг цагийн зураглалыг харах юм бол харин юу харагдаад байна вэ гэхээр ханш өсөөд уг нэг ийм аятайхан bullish pattern хийж байгаа юм шиг дүр зураг харагдсан. Алтан дээр ч гэсэн яг ийм зураг хийж доошоо гоочод унаад ороод ирсэн шүү дээ. За энийг гоочод унаад ороод ирсэн. Тэгчээд буцаж дээшээ жоохон pullback хийж өснийхаа дараа одоо ийм жижиг цаг дээр bearish pattern гаргаж байна. Тэгэхээр магадгүй энэ bearish pattern доошоо задраад нэг явж магадгүй. Дахиад энэ логийг шалгах хөдөлгөөн хийж магадгүй. Ийм дүр зураг бол биткойн дээр харагдаж байна залуучуудаа. За тэгээд та нарынхаа эх 7 хоногийн арилжаанд нь амжилт хүсье. За дахин сануулхад Amorti Forex-аас урд өмнө нь хизээш зарлагдаж байгаагүй маш өндөр шагналын сантай лайв дансны арилжааны одоо тэмцээнийг бол зарласан байгаа. Өргөнөөр оролцоорой, өөрийгөө сориорой. За тэгээд алдах юу ах вэ? $100-оор л арилжиж байгаа. Хэрвээ шалгарч чадах юм бол маш өндөр шагналын сантай учраас өөрийгөө сориод үзээрэй гэж уриалах байна. За амжилт хүсье залуучуудаа. Баярлалаа.